хайгуул олборлолтыг энэ хууль батлагдсанаар хайгуул олборлолтыг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ гэж. Яаж нэмэгдүүлэх юм? Яг тодорхой энэ хуулийн зохицуулт ийм орж байгаа учраас гэдэг. Яагаад энийг асууж байгаа юм гэхэлэр одоо манай дорнодын жишээ байна л да. Хичнээн олон жил тэр газрын тосны баялагаас орон нутг нь авах ёстой юм авъя. Ард иргэд нь өгөөж хүртээ гэж хичнээн олон жил тэмцэл хийв. Ард иргэд нутаг орны удирдлагууд одоо нэг жишээ нь манай Бадамсрын гишүүдэд сууж байна. Ерөөсөө л энэ байгалийн баялагтай холбоотой газрын тос ашигт малтамтай холбоотой зүйл ярихаар нэг тийм эмээлттэй болгоомжлолтой болчихжээ. Энэ өнгөрсөн жилүүдийн үйл явдлын улмаас. Ингэж гад нэг хэдэн ухсан нөхөдөө үлдэх юм биш байгаа. Ингэж гад нэг баахан залдуулсан гэрээний хохирогчд болчих юм биш байгаа гэсэн нэг юм айцтай болчихжээ. Тийм учраас ашигтын хууль ороод ирэхэд энэ хинд ашигтай ямар компани, ямар лобби юу хийх гээд ингэж харддаг. Ингээд орж ирж байгаа хуулийн дээр хайгуул олборлолтыг нэмэгдүүлнэ, шинэ норд илрүүлнэ гэдэргээ бичгээр яаж илрүүлэх гэж байгаа гэж өөрөө ихгүй хардаг болж бид юу н хэрсүүжих ёстой юм билээ. Өнгөрсөн жилүүдэд уул уурхай тойрсон, байгалийн баялаг тойрсон олон гэрээн дээр Монголын ард түмэн залдууллаа, хууртлаа. Одоо асуудалд нэг нухацтай ханддаг болох ёстой. Бид бас харьцангуй мэдлэгтэй боллоо. Орчин үеийн дэлхийн ертөнцийн хөл нийлүүлж байна. Хууль эрх зүй, дэлхийн дэг журмын талаар өөрсдийн гэсэн мэдлэг мэдээлэлтэй боловсон хүчинтэй боллоо. Тийм учраас энэ байгалийн баялагтай холбоотой байгалийн нөөц, ашигт малтмал, газрын тостой холбоотой зүйлүүд дээр улсын хурл маш анхааралтай, нухацтай хандах ёстой гэж бодож байгаа. Тэгэхээр ерөөсө тодорхой гурван асуулт. Нэгдүгээр хайгуул олборлолтын нэмэгдүүлэх нөхцөлийг яаж бүрдүүлэх юм? Яаж бүрдүүлэх юм? Хоёрдугаар шинэ орд илрүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Шинэ ордыг илрүүлэхэд энэ хуулийн зохицуулт чи ямар байдлаар яаж дэм болох юм? Гуравдугаарт энэ бүтээгдэхүүн авах гэрээний эрх зүйн доктортой байдал хангагдана гэж. За одоо бол бүтээгдэхүүн авах гэрээтэй явж байгаа маш хуулийн маргаантай байгаа. Эрх зүйн доктортой байдлыг хангахад энэ хууль чи яг яаж туслах юм бэ? Хамгийн гол нь энэ баялагын өгөөж нь ард түмэндээ нутгийн иргэдэд хүрдэг энэ зүйл дээр ямар нэг акс дэвшил байгаа юм уу? Энэ танилцуулган дээрээс ийм зүйл орж харсангүй. Эдгээр асуултуудад тодорхой хариулт авах. За инх хоёр сайд хариулъя. Шадар сайд, инх хоёр. За энэ маргаан үүссэн хоёр аж ахуй нэгж бол дэлхийн газрын тосны одоо тэргүүлэгч ийм компаниуд 1991 онд анх Монгол улс бүтээгдэхүүн хуваах гэрээ газрын тосны хуулиа батлаад газрын тосны геологи хайгуулыг манай ахмад үе алсыг харж эхлүүлсэн. 30 жил болсон. 35 дахь жилдээ болж байна. Өнөөдөр бид импорт 100% хараа тэврээ байна. Хууль эрх зүйн орчин ойлгомжгүй байдал үүссэн. Улмаар хөрөнгө оруулагчдад маргаан татварын болон одоо даатгалын маргаанууд үүссэн. За ингээд жилдээ сая 400 мянган тонн буюу өнөөдрийн алтан ширээгийн үйлдвэрийг хүчин чадлыг бүрэн ашиглах болцоотой газрын тос олборлж байсан манай газрын тосны салбар өнөөдөр 200 мянган тонн руу унсан. Шалтгаан бол хууль эрх зүйн орчин тодорхойгүй, татрын орчин тодорхойгүй, Монгол улс засгийн газар анх байгуулсан хөрөнгө оруулалтыг урагтаа байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээгээ дагаж мөрдөөгүй. Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр бол их тодорхой заасан байсан. Ашиг тосны 40% Монгол улс авна, 60% нь хөрөнгө оруулагч авна. Үндсэндээ газрын тосын салбар бол асар их хэрсэлтэй гэдэг нь энэгээр их тод харагдаж байгаа. 30 гаруй жил 4 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн. Иргэн буцаан одоо нөхөлт нь 40 гаруй хувьтай л яваа юм байна. Өнгөрсөн хугацаанд 12 сая тонн газрын тос олборлож экспортлож Монгол улсын төсөвт 3 их найт төгрөгийн татвар шимтгэлийн орлого тушаасан байна. Хөрөнгө оруулалт 30 жил явах нөхөөгүй. Ер нь газрын тосын салбар чи ийм эрсдэлтэй байдаг юм байна. Энэ тодорхой. За манай хууль эрх зүйн орчин бол энэ ахиж газрын тосны салбарт хөрөнгө оруулагчийг бид нэр татаж чадсангүй. 90-ад оны хууль бол их татаж анх бол Америкийн, Австралийн компаниуд орж ирсэн шүү дээ.
энэ Соко Тамсаг компани чанда Америк, Австралийн компаниуд ажиллаж байгаад энэ хятадын төрийн өмчт компаниуд руу шилжүүлээд Монголоос гарцгаасан. За ингээд хятадын хөрөнгө оруулалттай компаниуд 4 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгээл үйлчлэгээ явуулсан. За 2012 оноос хойш эрх зүйн орчин манайх өөрчилж эхэлсэн. Татврын хууль баталж эхэлсэн, шүүхийн маргаануудыг үүсгэсэн. За ингээд сая 400 мянган тонн хөрсөн олборлолт тасралтгүй буурсаар хагаад өнөөгийн төвшөнд хүрсэн. Эсрэг талд нь бид нэр зээл аваад газрын тос боловсруулалт том үйлдвэрийг бариад 28 онд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Зүүн бүсээс түүхийн нефтэ татах хоолон асуудлыг бариад энэ жил дуусч байна. Гэтэл түүхийн эдийн хангамжийн асуудал дээр бид иймэрхүү маргаантай байна. Энийг нэмэр шийдвэрлэн өнөөгийн гадаад орчинд үүсэж байгаа асуудал бол Монгол улсын хамгийн эмзэг байдал бол газрын тос нефть бүтээгдэхүүний хараат байдал гэдэг нь тодорхой байна. Иймд